Засгийн газар чиглэх тухай тогтоолын төсөл бэлтгэгдээд ороод ирсэн. Тэгэхээр хуулиараа орон нутагт эрхэн байж байгаа ийм асуудал. Гэхдээ энэ татвар өөрөө онцлогтой татвар. Төсөв төвлөрөөд яг тэр хэмжээгээр орон нутгийн замын саналуугаар шилжээд замын засвар арчлалт бүтээн байгуулалтын ажил руугаа чиглэгддэг ийм татвар. За тийм учраас бид тодорхой байгууллагуудад эрх мэдэл шилжүүлчихэд тэр дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхэн талаар одоо илүү дутуу юм дуурах нь баг илүү цул уу гэж би бол ингэж бодоод байгаа юм. За зөвхөн хууль ер нь бол өөрөө анх батлагдаад за мэдээж тодорхой нэмэлт өөрчлөлтүүд орсон, нэлээдгүй урт хугацааг туулсан байна. Тэгэхээр энэ Монголын автотеврийн бодлого за бас зохистой хэрэглээтэй холбоотой энэ төрлийн бодлогыг энэ хууль өөрөө хангаж чадчих болов уу гэдэг асуудал байгаа юм. Тийм учраас тэр хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу засгийн газар ер нь нэг ижбүрэн үнэлгээ хийх хэрэгтэй болчиход байгаа юм. 5 жил тутамд үгүй энэ ч одоо сүүл шинжилгээтэй хэд болсон мэдэхгүй байна. Хууль тогтоомжийг нэг 5 жилд нэг бүтэн хяналт үнэлгээ хийх тухай асуудал бий. Энүүнийг нэг хийгээд нэг шаардлагатай шинжлэх тухай асуудал байж болох юм болов уу гэсэн ийм л надад санаа байгаад байгаа. Тэрнээс өөр юм байхгүй. За санал хэллээ.